За үзэгчдээ томилтоос өрлөө нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгээр одоо манай улс экспортыг нэмэгдүүлэхийн тулд бомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм бодлого шийдвэр гаргасан. За энэ бодлого шийдвэрийн хүрээнд яг ямархай ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа талаар бид бүхэн та бүхэндээ хүргэх болно. За яг өнөөдөр бид бүхэн Дорногов аймгийн Хатанболог суманд дах ханги бомтод ажиллаж байна. Ханги бомтын хувьд одоо ачаа тээврийн зардлыг буруутгахаас гадна экспортод орж гарч байгаа энэ автомашины замын игнээ бас нэмэх энэ асуудалд тулгамдаад байгаа юм байна. За энэ талаар албаныхан ямар хөө байр суурьтай байгаа. За ямар хөө шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа талаар одоо та бүхэн хүргье. Монгол улс 2025 онд 85 сая тонн нүүрсийг тонныг дунджаар $105 экспортлохоор тооцож төсвийн орлогоо төлөвлөд байна. Гэвч бүгд найрамдах Хятад ард улсын зах зээл дээрх нүүрсний үн өнгөрсөн оноос 10-аас 12% унсан. Үүнээс болж манай улсад өнгөрсөн намраас хойш нүүрсний үн 40% буураад байгаа юм а. Одоогоор манай урд хөлийн 4 бомтод 9.5 сая тонн нүүрсний овоолго үүсжээ. Учир нь хөдөлтөн авагчид өндөр үнээр авсан нүүрсээ одоогийн ханшаар үйлдвэрүүдэд нийлүүлэхээр өөрсдөө алдагдал хүлээх учраас ийхүү нүүрсний овоолго үүсэж худалдан авалт буурсан юм байна. Тиймээс засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг энэ сарын 21-өөс 23-ны өдрүүдэд Дорногов аймгийн Хатанболог сумын Ханги мандал, Өмнөговь аймгийн Гашуунсгад ганц мод, Шивээ хүрэн, Сэхэ бомтуудад ажиллалаа. Хангийн бомтоор 2024 онд 8.6 сая тонн нүүрс судалтаалсан бол энэ онд 12 сая тонн нүүрсийг экспортлох зорилго тавьсан. Харин нүүрсний экспортод үнийн уналтаас гадна дотооддоо шийдэх хэд хэдэн асуудал байна. Төмөр замын тариф бол 120 мянгаас дээш давсан. За автомашины тээвэрлэлт нь 90 мянга орчим байсан бол за өнөөдөр энэ газар дээр нь одоо зам тээврийн сайд, зам уул уурхайн сайд бид хамтарч энд одоо шийдвэрүүд гарлаа. Тэрний дунд энэ одоо Монголын төмөр замын 5-7-оос ханги хүртэлх төмөр замаар тээвэрлэх тарифыг одоо 90 мянгаас доош өөрөөр хэлбэл автотээвэрлэлт өрсөлдөх хэмжээний болгож ирснээр одоо бирж спот харилцааг ханги руу одоо төмөр замаар тээвэрлэх шинэ харилцаа нэх ийм боломж бүрдчихэж байгаа. За мөн одоо 5-7-оос ханги бомт хүртэлх одоо 472 км одоо концессийн зам одоо ашиглалтанд авахд хөдөлгөөний нээхэд бол одоо бүтээн байгуулагч талаас нь бол одоо концесс эзэмшигч талаас бол бэлэн болсон байсан. За энийг одоо газар дээр нь комисс ажиллаа. За зарим нэг дутуу ажлууд байлаа. За энийг одоо ашиглалтын явцад одоо илүү сайн хяналт тавьж сайжруулах, засварлаж янзлахыг бол тэр дөрвөн концесс эзэмшигч тал маань өөрсдөө хариуцсан учраас шууд одоо хөдөлгөөнийг нь нээе гэдэг ийм шийдвэрийг гаргалаа. За тэгэхээр 5-7 одоо бүлэг ордуудаас ханги руу төмөр замаар за хуучин одоо замаар за мөн шинэ энэ 472 км замаар гээд энэ хүртэлх одоо тээвэр логистикийн асуудлууд бол 2-оос 3 дахин нэмэгдэх ийм одоо боломжтой болж ирж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар оны эхний одоо өнөөдрийг хүртэлх байдлаар өнгөрсөн онтой харьцуулахад бол 3 орчим дахин ингээд экспорт буурсан байгаа. Энэ бол мэдээж урт талдаа эндээс гарсан нүүрс маань энэ буухтын төмөрлөгийн өдөрлөө очдог. Тэгэхээр тэнд бас энэ Трамп тарифтай холбоотой гангийн үйлдвэрлэл жоохон буурч байгаатай холбоотой татаа бол багассан байна. За тэгвэл бид бүхэн бас энэ байдал дээр энэ дотоодынхаа ялангуяа бомб дээр авах арга хэмжээнүүдтэй авч болох арга хэмжээнүүдээ авч энэ экспортоо сэргээх юм одоо арга хэмжээнүүдийг авч байна. Тэгээд нэлээд одоо бомбын одоо гарцуудыг тийм ээ нэмэгдүүлэх юм одоо боломж байна. Бас одоо энүүгээр нүүрс хүргэж өгж байгаа төмөр замын тээврийн тарифыг бууруулах гэх мэт шийдвэрийг авах юм бол экспорт нэмжих боломжтой байна. Хуралцсны үр дүнд ямар ч гэсэн гарцыг 2 гарц нэмэгдлэхээр бас ингэ шийдэл гаргалаа. Тэгээ энэ гарц нь бол одоо нөгөө олон улсын одоо дүрм журамд одоо нийцүүлсэн 2 багны хооронд ямар нэг одоо 2 улс дамжиж хилцээд байх шаардлага байхгүй. Зүгээр одоо хөлийн дэглэмийнхаа журмаар 2 одоо бомб хоорондоо ярьж энэ асуудлыг шийдээд тэгээд нээхээр ийм одоо шийдэл төрлөө. Тэгээд энийг одоо эх 7 хоногийн одоо засгийн газрын хурлаар бид танилцуулахар боллоо. Өнөөдрийн байдлаар гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум $. Байна. Үүнийг богино хугацаанд нэмэгдүүлж 2 сарын хугацаанд 5.5 тэрбум $-т хүргэнэ гэж сангийн сайд мэдгдсэн. За ингийн тулд бомтуудын гацааг арилгах шаардлагатай. Гашуунсгот бомтыг өргөдгөн нэвтрэх хүчин чадлыг нь 3 дахин нэмэгдүүлж нүүрсийг импортын 6, экспортын 11 замаар нэвтрүүлж байна. Мөн талбай хэмжээг 104.6 гагаар нэмэгдүүлж жилд 10.9 сая тонн нүүрсийг дамжуулан экспортлох хүчин чадалтай болжээ. Гэвч зах зээл дээрх нүүрсний үн буурснаас болж нүүрс ихээр хоримтлагдаад байна. Мөн ковидын үед бүгд найрамдах Хятад улсын талаас
Яриутгалын хашаа барьсан нь одоо нүүрс дээврийн машины хөдөлгөөнд саадуулж байгааг боомтын захиргаанаас хэлж байлаа. Энэ хашаа болохтой зэрэг одоо ингээд дөрвөн хаалгаар л энэ юг хүлээж нүүрс дээврийг хүлээж авч байгаа. Тэгээ бид бол энэ Монгол Улсын хилийн боомтын захиргаа Өвөр Монголын хилийн боомтын захиргааны алба хоорондоо уулзаад энэ хашааны асуудлыг ярилцахаар ямар ч ажлын хэсгийг одоо хоёр талын хамтарсан ажлын хэсгийг байгуулахаар болсон байгаа. Тэгэхдээ энэ асуудлыг бол болчих юм. Тэгээ энэ хашаануудыг авчих энэ хашаа чи одоо ингээд дөрвөн гарц дээр очиж нарийсаад тэгээ цаашаа ингээд задраад явж байгаа ийм нөхцөл байдал байгаа учраас энэ бол импортод экспортод бол тодорхой нөлөө үзүүлж байна гэж үзэж байгаа. Төмөр замаас бид ямар юу хүлээж ирсэн бэ гэхээр энэ авто замын тээврээс хамаагүй хямдхан за хэмжээгээр одоо тээвэр боломж одоо гарч ирнэ гэдэг одоо чинь төлөвлөлөө төмөр замтаа боллоо. За гэтэл одоо яг байгаа байдал маань одоо явж байгаа мөрдөгж байгаа тариф маань авто замынхаа тээврээсээ үнэтэй болчихсон. За энийг харин одоо Монголын төмөр зам мөн одоо зам дээр хөгжлийн яам маань бас мөн бид хэсэг ажиллаад нэг гац дээр шийдлээ. Тэгэхээр одоо хань хүртэл одоо төв замын тээвэр, загшуу сухай төрчих мөн төмөр замын тээвэр маань одоо явж байгаа автотээврийн зах зээлийн үнээсээ бол одоо доогуур одоо болохоор ингэж тариф тогтлоо. За тэрэн дээр мэдээж одоо тээвэр их дээрч тэр буулгах дээрч тэр тэн дээр бас ингээд очиж буулгах болон тэр богино 5-аас 10 км-ийн богино ийм тээврүүд байна. За энэ дээр бол одоо үүнийг бол зохицуулт хийх талаар бас шийдвэр гарлаа. Өнөөдрийн байдлаар зах зээл дээрх нүүрсний биржийн арилжаа уналттай байна. Тиймээс биржийн арилжааг богино хугацаанд сэргээхээр зорж байгааг албаныхан онцолж байгаа юм. Одоогийн хуулийн хүрээнд нүүрсний үнийн хэлбэлцлийг зохицуулах шинэ журмыг хөрөнгийн бирж баталсан. Цаашид уулуурхайн биржийн хуулийг өөрчлөх шаардлагатайг хууль санаачлагчид онцоллоо. За өнгөрсөн жилийн 2 сарын байдалд энэ жилийн 2 сарын байдлыг харуул нүүрсний арилжаа биржээр явж байгаа арилжаа бол буурсан. Тэгээд энэ гол үнийн бууралттай бол шууд холбоотой. Тэгээд энэ нөхцөл байдалтай уялдуулаад Монголын хөрөнгийн биржээс яг энэ одоо байгаа нүүрсний гэрээний нөхцлүүдийг тодорхой хэмжээгээр өөрчилж нэг талаасаа энэ үнийн уналтандаарч арилжаа явагдаж гадагшаа зарагдж байдаг үнийн өсөлтөн дээр ч гэсэн Монгол улс энэний даваа талыг олдог ийм журмуудыг бол тузаараа батлуулаад санхүүгийн зохицуулахаар батламжилсан байгаа. Тэгэхээр өнгөрсөн 3 дахь өдрөөс буюу 3 сарын 18-наас эхлээд энэ журам бол хэрэгжээд эхэлсэн. Тэгэхээр одоо эргээд энэ шинэ журмаар нүүрсний арилжаа хийх юм бол илүү идэвхжил нэмэгдээд эргээд энэ экспортод бол сайнаар нөлөөлнө гэж бидний зүгээс үзэж байна. За одоо ингээд шинжилсэн журмын дагуу бид нэр захиалгуудаа бол аваад эхэлсэн. Хувийн компаниас явж байна, төрийн өмчит компаниас явж байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол 1 сая тонны энэ шинжилсэн журмаар одоо энэ төгсжүүлсэн буюу дараачийн ирээдүйн 6-аас 12 сард нийлүүлэх хүн магадгүй нүүрсний үн унуул дагаж буурдаг, өсвөл дагаж өсдөг энэ журмаар одоо арилжаалахаар эхний саналууд одоо 1 сая тонны саналууд бол орж ирээд байна. Дуудлага худалдааны үн тогтлоо гэхэд эх 6 сарын хугацаанд энэ нэг тогтсон үнээр биш хэрвээ ирээдүйд одоо энэ нүүрсний үн дахиад унах юм бол энэ дуудлага худалдаагаар гарч ирсэн тогтсон үн маань дахид дагаж буудаг эргээд нүүрсний үн өсөх юм бол энэ үн дагаж өсдөг ийм зарчмаар буюу энд хэсээ дагаж хөдөлдөг ийм зарчмаар одоо төлбөр тооцоогоо худалдан авагч талууд маань хийх боломжтой болно. Ингээд ирэхээр цаашаага зарж байгаа одоо эцсийн хэрэглэгчид зарж байгаа энэ үн дээр ч гэсэн худалдан авагч талууд бол тодорхой хэмжээгээр эрс дүүрхэ болно л гэсэн. Энэ өндөр үнээр авсан талууд маань үн унцсны дараа энэ үнэн нь өөрчлөгдөхгүй байгаа учраас татан авалтаа нэлээдгүй хэмжээгээр бол буулгацсан тийм үйлдэл бол ажиглагдж байна. Биржийн арилжаа нодлон өдийтэй харьцуулах юм бол ер нь 5 дахин буурчаад байгаа. Хамгийн гол асуудал бол тэндээ байна. Тэнд байна. За тэгэхээр сая ажлын хэсэг байгуулагдаад хамгийн ихэнд шийдсэн нэг гол одоо нуглаа болоод байсан асуудал бол яг үн өсчих үед бол биржийн хатуу нөхцөлтөө одоо арилжаанууд маань болоод байжээ. За гэтэл үн унжих үед одоо ийм хатуу нөхцөлтэй маань худалдан авагч тал маань одоо өндөр үнэтэй авсан урт хугацааны одоо гэрээ хийчихсэн. За энэ хооронд одоо үлэмж одоо хэмжээний алдагдлт ингээд орчиж байгаа учраас татаа авалтууд нь зогсоод за хэлийн наанч тэр цаанч тэр одоо хэд их овоолго үүсээд ингээд одоо нэг урсдаг байсан. Одоо биржээс эхлээл арилжаанаас эхлээл хэл хүртэл хэлээс нэвтрэн өнгөрүүл ингээд цаашаа одоо эцэг хэрэгч хүртэл ингээд урсдаг байсан
энэ урсгал маань яг хил дээр ингээд гацчихад байгаа юм. Тийм. За тийм учраас одоо энэ дээр уяатан байх энэ одоо дараагийн нөхцөл энэ журмыг бий болгох өсөө. За тэр нь юу вэ гэхээр бирж дээр одоо арилжаалагдаад за тэрнээс хойш сар тутам одоо үнийн тохируулал хийгээд индексчүүдэд өссөн бол өссөн, буурсан бол бууснаар нь ингээд одоо явах энэ журам нээлттэй болж ирсэн. За ингээд харин ашгүй өнөөдөр одоо 2 хоногийн өмнөөс журам зарлагдсан. Ингээд өнөөдөр эхний одоо сая тонны биржийн захиалга одоо орж ирсэн байна. Бирж дээр. За энэ бол их сайн мэдээ. Ингээд цаашаага энэ байдлаар одоо үргэлжлэх юм бол за тодорхой одоо богино хугацаанд тодорхой хэмжээнд одоо биржийн арилжаанууд маань одоо сэргээд явах нэ гэж ингээд харж байна. Нийт арилжаага бол биржээр явуулнаа. Харин нөхцлүүд дээр илүү уян хатан байх. За хэл хүртэл за мөн одоо тээвэргүй ч гэдэг юм уу хугацааны хувьд ч тэр за сая журмаар зохицуулж байгаа зүйлүүдээ ч гэсэн одоо хууль руугаа оруулж өгч хуульчлах ийм заашгүй шаардлагатай байгаа. За энийг одоо ойрын хугацаанд засгийн газраас явуулах бол дөрвөн байна. Харин шивээ хөрөн боомтын хувьд энэ жил 26 сая тонн нүүрс экспортод гаргах зорилготой. Эхний улиралд 5 сая тонныг гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Гэвч сүүлийн 3 хоногт сүлжээний асуудлаас болж нүүрсний тээвэр саатаад байгааг албаныхан мэдгдсэн юм а. Гэхдээ урд хөрчийн талтай зөвшөлтсөд боомтын ажиллах цагийг сунгаж алдсан хугацаагаа нөхөж чадна гэж ярьж байлаа. Цаашид тус боомтын сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж байнгын ажиллагааг хангах мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгааг мөн сануулсан юм а. Энэ асуудлыг шийдчихвэл төмөр замын хэлийг холбосноор чингэлэг тээврийн үн буурч нүүрсийн урд хөрч рүү төмөр замаар шууд тээвэрлэх боломж бүрдэх юм а. Сүүлийн 3 хоногт энэ сүлжээтэй холбоотой асуудал үүсээд бидний одоо нөгөө харилцан тохиролцсон одоо гол асуудал бол яахан хүндрэл үүсчихэд байгаа. Тэгэхдээ сүүлийн 2 хоногт бид орой 8 цагаас хил хаах хэвээр 9 цаг хүртэл ажиллаж байгаа. Өчигдрөөс эхлээд өдөр 12-оос 2 хооронд амардаг байсан. Тэр амралтаа зогсоогоод үндсэндээ өглөө 08 цагаас орой 9 цаг хүртэл ажиллая. Бидний одоо 13 тийш уудалтаар өдөрт 100 мянган тонн байсан бол үлдсэн хоногудад өдөрт 120 мянган тонн нүүрсийг экспортод гаргаж ингэж зохион байгуулъя гэдэг ингээд арга хэмжээг хамтар зохион байгуулад ингээд явж байгаа. Харамсалтай нь одоо сүүлийн 3 хоногийн хугацаанд нэг сүлжээтэй холбоотой асуудал үүсчлээ. Гэхдээ бас өнөөдрөөс бас гайгүй болчих юм бол бид нар бүр одоо 120 мянган тонныг өдөрт гаргахаас авахгүй болоод тэрнээс илүү гаргахын төлөө хичээгээд ажиллахад хоёр талын харилцаанд бол ямар ч асуудал байхгүй зохион байгуулад ойлголцоод ингээд явж байгаа гэдгийг нэгдүгээрт танилцуулъя. Тэгээд хоёрдугаарт бол Хятадын тал буюу Аяшаа аймаг Цөхөө боомтын удирдлагууд саяын уулзалтаар ярьж төлөвлөж байгаа зүйл нь бол бид бол нүүрсний үн Хятадын зах зээлд муу байгаа тэрийг ойлгож байгаа. Тэгэхдээ ойрын өдрүүдэд бол одоо 11 дахь удаага бууцсан. Удахгүй бас бага зэргээр өсөх юм өөдрөг одоо хандлага бол байгаа. Тийм учраас хэдүүл энэ 26 сая тонныг бас баггүйг одоо 25 онд гарах энэ ажлаа одоо өдөр болгон хичээж хамтарч ингэж ажиллая. Одоо энэ 25 оны эхний удирлын 5 саяда ер нь гүйцэж чадчих юм бол цаашлаад 25 оны 4-р сарын 1-ээс эхлээд ер нь хамгийн багадаа нэг 800 орчим машин өдөрт гаргая. Тэгээ 800 гэдэг нь бол манайх бол нэг 100 орчим мянга гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь бүтэн жилийн турш өдөр бүр доод хэмжээнд 100 мянган тонноос баггүйгээр одоо нэвтрүүлэх энэ ажлыг хоёр талын боомтын захиргаа болон энэ одоо хил хяналтын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулъя гэсэн ийм орчсон төлөвлөлт зохион байгуулалт хийгээд явж байгаа. Боомтуудын нэг баяр амралтын өдрүүдэд ажиллахаа боомтын зөвлөл дээр яриа саналаа өгчих юм бол манай талын баярын өдрүүдийг бол бид нар тэмдэглэхгүй боомтой ажиллуулад байж болно. Жилдээ нэг 15-6 өдөр манай талын баяр гэдэг ингээ боомтууд амраад байгаа асуудал биш шүү дээ. Энэ бол манай л өөрөө санал. Одоо наадмар 3 хоног амрах юм уу, 1 хоног амрах юм уу, амрахгүй байх юм уу гэдэг. Тэгээ одоо их дүүчин өдөр, Чингис хааны өдөр, тусгаар тогтнолын өдөр гэдэг ийм баярууд яах юм бол боомтууд саналаа хэлчих хэрэгтэй. Тэгхийн бол урдчаад Хятадын талдаа мэддэгдээд ийм өдрүүд манайх амрахгүй гэдэг саналаа хэлчих юм. За өнөөдрийн байдлаар бол шүүрэн гайлын газрын хувьд нөөц бүрдүүлэх 24 цагаар ажиллах ажлыг бол эхлүүлээд за туршилтын ажил бол бид амжилттай болсон. Терминалтайгаа хамтраад амжилттай хэрэгжүүлсэн байгаа. За хүн хүчний хувьд бол одоо бид нар яг өмнө батлагдсан бүтц орон тооны дагуу одоо үүрэг гүйцэтгэж байгаа. Шинээр бол шивээ өрн терминал болоо төмөр замтай холбоотой бүтц орон тооны мол шинтгэл хийгээгүй байгаа. Тэгэхээр бид нар дээр одоо ер нь бол цаашид 24 цагаар одоо
улсын хил рүү нэвтрэх энэ чиглэл дээр бол хүн хүчний одоо хэрэгцээ шаардлага бол байгаа. Одоо гайлын байгууллагаас бол ямар нэгэн асуудал байхгүй. Уурхайн хэсгээс наашаага 10 км газар туризм бүтээн байгуулалт хийгдээд ингээд дууссан байна. Ингээд суурьд бүтцүүд нэгдсэн, тэнд терминал баригдсан, за бусад өртөөж баригдсан. Ингээд одоо бүтээн байгуулалтын хувийн секторын хийгдэх хөрөнгө оруулалтын ажлууд бүрэн хийгдсэн байна. Тэнд харагдж байгаа энэ далан бол одоо 320 метрийн одоо цаана хятадын талын одоо China Rail буюу одоо улсын төмөр замын одоо шивээ хөрөн бомт руу ирсэн одоо төмөр зам харагдаж байгаа. Энэ хоёрын одоо холболт ерөөсө 300 м гэсэн үг. За энэ бол бүтээн байгуулалтын ажил бол одоо нэг 2 сарын хугацаа шаарддаг ийм ажил байгаа. Агшин сууд ганц модоосоо ч өмнө ашиглалтанд орчин. За дээрэс нь онцлог тэмдэглэл хэлэх зүйл юу вэ гэхээр замын үд ирээний одоо 70 жилийн өмнө ашиглалтанд орсон одоо хоёр улсын одоо улсын төмөр замын энэ одоо хил холболтоос хойш одоо 70 жилийн дараа анх удаа хамгийн түрүүнд одоо холбогдох одоо төмөр зам маань одоо энэ болох нэ. Монголын тал энэ жил 100 саяас доошгүй хэмжээний одоо нүүрсийг экспортод гаргахын асуудлыг хоёр улсын ерөнхий сайд хоорондоо ярилцсан. За одохгүй хөгжил шинтгэлийн хороотой ярилцсан. Тэгэхээр уурхайнууд дээр бид нар ямар хүсэлт тавьж байгаа гэхээр одоо та бүхэн энэ объемо буюу одоо экспортлж байгаа хэмжээгээ битгий бууруулаач. Бид бүхэн энэ экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг дээр та бүхэн тулгарч байгаа асуудлуудыг бас одоо шийдэх асуудлаа шийдэж өгье гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Мэдээж уурхай хэмжээгээ одоо өсгөөд шахаад ажиллахаар энд ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байрны асуудал тийм ээ. Бас бусад зардлууд за дээрэс нь улсын төсөв, орон нутгийн төсөв одоо төлж байгаа татваруудын хэмжээгээ давхар олон асуудлууд байгаа учраас дамаа их олон ач холбогдолтой. Энэ дээр манай уурхайнууд маань бас зөвшөөрөөд за бид нарт бас нэгдсэн саналуудаа өгөөд байж байна. За дээрэс нь энэ одоо бомб төр яг энэ одоо хэсэгт одоо тулгарч байгаа бэрхшээлүүдийг манай ажлын хэсэг эх 7 хоногт хуралдаж бас асуудлуудыг шийдвэрлээд явнаа гэдэг хэл. Ер нь яг засгийн газрын гол бодлого шийдвэр бол одоо эхний ээлжинд бол ганц мод гашуун сухатын төмөр замынхаа үйл ажиллагааг 5 сарын 1 гэхэд эхэллээ. За бид бол энэ хооронд бол одоо тендерээ зарлаад дуусаад бодит ажил эхлүүлчихнэ. За ер нь энэ бүгд найрамд хятад улстай хийсэн олон улсын гэрээний дотор протокол дотор юу гэж байгаа гэхээр зэрэг юу ганц мод гашуун сухатын барилгын ажил эхлэмэгц дараагийн одоо хил холболтын бусад бомтуудын хил холболтын ажлыг зэрэг эхлүүлнэ гэсэн заалт хийсэн байгаа, оруулсан байгаа. Тэгэхээр зэрэг дараагийнх нь бол манай одоо өнөөдөр энд ирээд үзэж байгаа манай шивээ хөрөн сэхэ төмөр замын одоо холболтын үйл ажиллагаа 2 дугаар ээлжинд байгаа. Энэ бол ингээд хэрэг одоо бид нэр одоо маш шуурхай ажиллаж чадвал ирэх одоо намар ашиглалтанд орох бүрэн боломжтой байна газар дээрээ маш сайн баригдсан. Ер нь бол одоо бүгд найрамд хятад улсын одоо талтай нийлж энэ төмөр замаа барьсан дэд үтс нэлээд сайн ер нь олон улсын чанарын хэмжээнд баригдсан энэ төмөр зам байна гэж харж байна. Ийхүү экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг Дорногов аймгийн Ханг, Өмнөгов аймгийн Гашуун сухад шивээ хөрөн бомтуудад ажиллаж газар дээр нь шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг энэ 7 хоногийн засгийн газрын хуралд оруулахаар тохиролцсон юм а.